За сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн бичлэгээрээ уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ халахын шоронд их гурвал болон хамгийн том хамтрал хэмээн өнөө хүртэл дурсан яригддаг Дашин Мунда, Цэвэний харал ам сүрэн, Цэвлийн Ваанчиг Жамбаа нарын түүхийг мөн тэднийг дурсан тэмдэглэн үлдээсэн бичвэрүүдээс уншин хүрэхээр бэлтгэлээ. За тэгээд сувгтаа subscribe хийгээгүй бол subscribe хийгээд мөн бичлэг дээрээ заавал лайк дараад комент бичээд үзээрэй гэж хүсмээр байна. Мөн манай сувгийн доктортой үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл дэлгэцийн зүүн доод талын болонд байгаа хаан багны данс руу дэмжлэг илгээвэл маш их баярлалаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд хамтдаа бичлэг рүүгэн орцгоё. Дашин Мунда, Цэвэний харал ам сүрэн, Цэвлийн Ваанчиг Жамбаа гэсэн гурван нэр шоронгийн лууруудын ярианд байнга л хамт хэлэгдэж байдаг. Үнэн дээр ч энэ гурав ясцууж буюу гянданд нэг хэсэгтэй л азаргалж явсан байдаг. Цэвэний харал ам сүрэн анх 1965 онд эрүүгийн хуулийн 76-гийн Б-гээр 2 жилийн ял авч шоронд ороод өч үхэнч нар салхи үзэлгүй 21 жил тасралтгүй ял идлээд 1986 онд бүр мөссөн суллагджээ. Энэ хугацаанд жирийн дэглэмд 2 удаа, чангад 2 удаа, онцгойд 2 удаа, гянданд 2 удаа орсон бөгөөд эгээтэй л 2 удаа дээд хэмжээ авсангүй. Биеийн жин 105 кг, жад тэнхээ сайтай, зодон зохионд гаргууд байсан тул халахын шоронд ямагт атман явжээ. Үүн дээр Дашин Мунда, Цэвлийн Ваанчиг Жамбаа хоёрын хүчийг ашиглаж халахын шоронд анх гурвалсан холбоо байгуулж байсан гэдэг. 2000-ад оны үед тэрнтэй уулзаж энэ тухай ярилцаад асуухад Мунда Ваанчиг бид гурав бол муу талдаа аргагүй л гурван найз байсан. Энийг анх би санаачилсан юм. Францын зохиолч Александр Дюмагийн Шадар 3 цэрэг зохиолыг би шоронд уншаад анх санаа авсан юм. Монголын түүхэнд 2 хүн явбал нэгэн дарга, нэг хүн явбал малгайн дарга гэдэг онгой үг байдаг. Би тэгээд гурвалсан холбоо байгуулъя гэж шийдсэн. Яагаад гэвэл эрүүгийн гэмт хэрэгтнүүд шоронд бие биендээ атаархаж нэгэ матдаг. Тэр бүхэл хутгалдаг, зоддог, алдаг. Түүгээрээ хоолоо олж иддэг. Бүр сайн найзаагаа хүртэл худалдаг. Тийм ч учраас би хаанч хидийдч бие биений өмгөөлж хамгаалдаг анд 3 нөхөр байя гэж сэтгэхэд Дашин Мунда Ваанчиг Жамбаа хоёрыг урайлан дуудсан. Энэ хоёр ч өөргөө гүйцэтгсэн. Ингэж л бид Шадар 3 цэрэг болцгоосон. Мунда Ваанчиг хоёр бие биенээ муудалцах үед нэвлэрүүлж нэг муу хилээд ирэхтэн нөгөөтгөнд нь хилэлгүйгээр дарж явсаар эцэстээ бид нэг цул болцгоосон. Мөнгө төгрөг олдвол хуваагаад идчихдэг, хулгайч нар өнгөрүүл нийлээ зодчихдаг байлаа. Харин энэхүү мистиг Эрдэнэ очрын Баттулга гэдэг нөхөр надтай булаацалтаж 1981 оны 8 сарын 3-ны шөнийн 3 цагт намайг унтаж байхад 9 удаа хутгалсан. Хамгийн муу эр хүн унтаж байгаа хүн рүү нохойж гиддэг байхгүй юу хэмээсэн юм. Нэрээ чи Мунда Ваанчиг Жамбаа лам сүрэн 3 чанга онцгой гянданд байхдаа хиндэж дийлдэггүй байсан гэлцдэг. Мань 3 нэрийг шоронд ял идэлж байсан дунд үеийнхэн бараг л амны уншлаг болгочихсон байдаг. Гянданд байхдаа мань 3 цагаан сараар ясцоожны өрөөнд ууз тавьж тансаглаж байгаад баригдсан байна. Мөн онцгой тэглэмийн шоронд байхдаа ямаа боож идээд гяндал болсон байдаг. Тэр үед улсын прокурорын тусгай хяналтын прокурор Батначин очоод лам сүрэн мэндэ чи ямар зугаалгаар яваа биш үү? Гарнизын хамгаалттай онцгой шоронд ямаа боож иднэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хичнээн жил арих улсын Б гэх зэргээр хөхрөлдөж байгаад л гяндлаад хайчихсан гэдэг. Хөхрөөд энэлдэд байхаар нь арайч гяндлахгүй болов уу гэж мань 3 бодож л дээ. Тэгээд гянданд очоод бас засарсангүй. Арих дарс уудг нь хിവэр бөгөөд Монголд анх шаг гэдэг ухагтхүүнийг мань 3 гяндангийн өрөөнөөс гаргаж ирсэн гэлцдэг. Тухайн үед арих 27 төгрөг байсан бөгөөд гянданд 2 шил арих 500 төгрөг хүрч байсан гэдэг. 1979 оноос эхлэн мань 3 хянагч нарт 500 төгрөг өгч архинд гүйлэгдэг байжээ. Тэд ганц удгаас хайластын дэлгүүр ороход 30 минут л гүйдэг бөгөөд сарынхаа цалинг 30 минутын дотор олжчихдаг байж. Ингээд бодоход дээрх 3 нэр гяндангийн өрөөнд мөнгө гээчийг доод найрнуудаас хурааж цоглуулж чаддаг жинхэнэ овгор ялтнууд байсан болол та. Эцэг Цэвэнийхэн тухай лам сүрэнгээс асуухад Цэвэн гэдэг хүн манай одонд байхгүй.
Би анх шоронд орохдоо 21 жил сууна гэдгээ зүн совингороо мэдсэн ч юм уу, эцгийнхээ нэрийг шоронд гаргахгүй гэж бодоод өөрийнхөө удамд байхгүй Цэвэн гэдэг нэрээр овгөлсөн юм. Энэ чинь зохиомжтой нэр. Тэгээд шоронд Цэвэний харлам сүрэн гэж л ярьдаг болсон. Манайхан намайг шоронд эргэж очихдоо Рэнцэн дөржийн лам сүрэн хаан байна гэж асуугаад олохоо байгаад бүдэлж над дээр ирээд өгсний чинь Цэвэ мэвэн гэдэг зохиомжтой нэр өөртөө өгчихсэн бэ гэж загнаж байсан удаатай. Би эргэлтээр авчирсан хоолыг нь огт иддэггүй байлаа. Учир нь шоронд үнэнхүү хатан дэвчрэх хэрэгтэй. Намайг яаж дэвчээр гаргадаг байсныг 50 оны том улгайч нар мэднэ. Эргэлтээр ирсэн өөх махтай тэр гой хоолыг би байнга идэхгүй шүү дээ. Ийм гой хоол чинь шоронгийн хүнд гай болдог байхгүй юу? Зарим хүмүүст эргэлт ирэнгүүт ухаан жолоогүй идчихээд дараа нь эзэн хямраад жацаг бас алдаад туралд орчихдог. Нөгөө гой хоол чинь нүдэнд нь сар гараа үзэгдэнэ. Цэрэгдч тэр шорондч тэр өлсгөлн туйлдаа орлоо гэдэг чинь эндээс л үйлдэлтэй. Тэр гой хоолны оронд хар талах хадууны цувдаа хоёртоо гидсээ дасгасан хамаагүй дээрээ гэж өгүүлжүүлээ. Лам сүрэнг 1986 онд амар болд генерал Хинти аймгийн цагдаагийн хилцээний дарга байхдаа шоронгоос суллсан байна. Мэн генерал за лам сүрэн байна. Чи одоо хүн шиг амьдргээд амьдралын сайн сайхан бүхнийг тэрэнд хэлж өгөөд иргэний паспорт авч өгчээ. Тэр цагаас хойш лам сүрэн шоронгийн хаалга датаагүй байна. Шоронгоос суллагдаад засан хүмүүжүүлэх байгууллагын удирдах газрын дарга ассан хожууч генерал Содномыг үйлүүлж явсан гэлцдэг. Лам сүрэнг 1986 онд Хинти аймгийн Дадал сумын нэгдэл дундын үйлдвэрт дааж авчээ. Зэрэгээс галагдсан темис төгссөн хэдэн залуусыг лам сүрэн удирдаад ажил хийлгэх гэж янз бүрийн арга хэрэгэлсэн боловч заадуул нь огт санаанд нь хүрээгүй байна. Тэгээд аймгийнхаа дарга дээр очиод энэ улсууд чинь ажил хийж чадахгүй байна. Шоронгоос баг ялтай хэдэн хүнс суллууж ажил хийлгье гэтэл базар дээр эн чинь ёстой бүтэхгүй гэдэг халгаасангүй гин. Лам сүрэн энэхүү саналаа улсын дээд шүүх хүртэл хөөцөлдөж явсаар 16 хүнс суллуулах хэрэг аваад Хинти аймгийн хориг дээр очив. Энэ 16 хүнийг Содном генерал өөрөө үдэн гаргаж өгөөд лам сүрэн минь би чамайг ингэн нэгж огт сонсонгүй. Чи ухаантай хүн юм байна гэдэг үйлсэн гэдэг. Тэрний суллуулсан 16 хүн 1986 оноос хойш нэгэн ч сэргийлхийн хаалга датаагүй бөгөөд эдүүгээ Хинти аймагт 16 голомт бадарч байгаа ажээ. Халахын шоронд лам сүрэнгийн сурсан ганц чаддаг юм гэвэл мөрийдээ тоглоом бөгөөд Монголд байдаг бүх хил мөрийдээ тоглоомыг халахын том холгойч нартай тоглож үзсэн байна. Хөзөр даалуунаас эхлээд буу, фаажуу, өвхаз гээд ер нь бүх тоглоомоор наадаж мөрийдээ тоглоомонд энэ насаа тавиа туучсан ажээ. Ер нь мөрийдээ тоглоомноос болж шоронд орсон хүн зөөнгүй. Монголын 1 номерын тоглоомчид гэгдэх Дамдан Рагчаан мөн л уг асуудлаас болж шоронд орж явсан хүн. 60-аад онд тэрнийг шоронд байхад нийгмийг аюулаас хамгаалах яамны ажилтан тэрнтэй уулзаад улсаас чамд маш чухал даалгавар өгч байна. Чи Улаанбаатарт байгаа хятадтай буур гэдэг мөрийдээ тоглоом тоглож бүх мөнгийг нь авах хэрэгтэй байна. Хэрв чадвал ялыг чинь хөнгөлнө гэжээ. Ингээд Дамдан Рагчаа шоронгоос түр гарч энгийн хувцас өмссөн нийгмийг аюулаас хамгаалах яамны 2 хүнтэй амгалан хайлаастай дэнжи мянга зэрэг хужээ олонтой газруудаар явж мөнгийг нь шуудаагаар хураасан гэлцдэг. Эхэндээ хүмүүс энэ үгэнд итгэж ядаж байсан хэдий ч гарцаагүй үнэн болох нь нотлогдсон юм. Дамдан Рагчаа 2000-ад оны үед Үйлдвэр комбинатын нэхмэлийн баримт амьдарч байлаа. Тухайн үед хятадуудын гар дээр их хэмжээний мөнгө эргэлдэж Монголын банк зузаат олын мөнгөөр хомсдсон тул ийм арга хэрэглэхэд хүрчээ. Дамдан Рагчаа өөргөө биелүүлсэн тул шоронгоос суллагдсан байна. Ер нь Монголын шоронгоор янз бүрийн мэрэгжлийн гоцгой дэрчүүд шүргээд өнгөрсөн бөгөөд тэр бүхнийг энд тоочоод барашгүй. Цэвэний хар лам сүрэн 80-аад оны сүүл үед Хинти аймгийн нэгдэл дундын үйлдвэрт бригадын даргаар ажиллаж байх үед 60-70-аад оны шоронгийн ад маань шулах сандаг очжээ. Мань хоёр тэврэлдэн уулзаад ганц нэг певний бөглөө мултлах зуур ийн хөөрөлдөжээ. Хоёулаа Хинтийн Дадал сум орж бүрээдүүдтэй мөрийдээ тоглоё. Тэдний гар дээр дор хаяад 20-30 мянган төгрөг эргэлддэг гин. Шоронд олон жил хөдөр тоглосны хэрэг юусэн бэлээ. Ер нь энэ нарныхан хэр тоглодгийг үзье хэмээсэн байна.
Соцуугийн 20,000 төгрөг гэдэг бол их мөнгө шүү. Ингээд мань хоёр Хинтээ аймгийн дадал сумыг зоржээ. Хинтийн боройдуудаас эхлээд Билбинчингэн сонирхов. Лам сүрэн өврөө уудалж хэдэн ширхэг 100 үзүүлжээ. Сандгийг үзүүлэх гэтэл лам сүрэн хориглож их мөнгөнд хүний нүд унжигдах юм. Бидгий үзүүлээ гэж боройдуудын дэргэд жүжиглсэн байна. Ингээд тоглоом эхлэв. Чодрог өгч авалцахаар тохиролцов. Мөрийгөө өгөхгүй бол бүрээдүүд хутгалдаг гэдгийг тэд мэдэх хойно. Хэрвээ бид хожчихвол мөнгө аваад шууд явна. Та нарын зүгээс ямарваа нэгэн хориглолт байж болохгүй хэмээн тэдэнтэй яс тохиролцжээ. Ингээд тэд хөзрөөр муу шиг стос ходроо зэргийг тоглосон байна. Дашрамд дөрөвдөд цэвэний лам сүрэн мөрийдөө тоглоомоор шоронд толгой зөхөж явсан гэлцдэг. Ингээд мань хоёр 10 гаруй боройдтой хонон үнжин ээлжлэн тоглож 28,000 төгрөг харамалчихжээ. За бид явлаа. Эхэндээ бид тохиролцсон. Хэрвээ бид хожигдсон бол мөнгө алчхаад зөв-зөвөр хоосон буцаад явчихна. Ямарваа нэгэн хориглолт байхгүй гэж тохиролцсон болохоор одоо гомдолгүй үздэй гээд гараад явчихжээ. Баахан мөнгө үрдэлсэн мань хоёр бөөн баяр болжээ. Бүрэн хааны наадалын овон дээр гараад 28,000 төгрөгөө тэнцүүхэн хувааж аваад ганц шил архины бүглээ молдлоо. За одоо хоёулаа тусынхаа байдаг газар руу явъя гэд босох гэтэл цаанаас нь улаан тоос татаж УАЗ 53 машин дээр баахан хүн суучсан ирж явна гин. Төдөлгүй тэд овон дээр гарч ирээд бүгд машинаас бууж мань хоёрыг бүчээд авчээ. Мөнгө алдсан 10 гаруй бүрээд хуунаас хутгаас углан унжуулаад бид нутгаас хизээж мөнгө гаргадаггүй. Одоо эр хүний ёсоор дахиж тоглоно. Бид мөнгө олоод ирсэн. Энэ мөнгийг хожих юм бол та хоёрыг эр хүний ёсоор үнэлээд шууд явуулна гэж сүрдүүлжээ. Хариуд нь лам сүрэн сандаг хоёр нуруугаа нийлүүлж суучхаад огтооц айс шинжгүй инхүү өчжээ. За эр болсон бол эхлээд алдаж сур. Хожих нэг өдөр байхад хожигдох өдөр нэг байдаг юм. Бүрээд хүүгүүдийг омогтой шартай гэж дуулсан. Тэрнээс биш алдсан мөрөндөө амиа тавьдаг гэж огт дуулаагүй юм байна. Бид тоглохгүй л гэсэн бол тоглохгүй. Инглигээд та нар бид хоёрыг алах гэж байгаа болол. Гэхдээ бид зүгээр сууж байгаад алуулахгүй. Халахын шоронд бид хоёр атман явсан улсууд. Буутай хуйгийн өдөөс улаан гараараа үзэлцэж явсан шазрун ирчүүд байна. Та нартай тулалдахаа сайх юм алга. Өгсөн ч гомдолгүй. Харин бид хоёрын амийг нэгхэж халахын шоронгоос маш олон хүн ирж та нараас өшөө авах байх шүү. Зүгээж нэг алах юм биш. Та нарыг мөчилж алахгүй. Бид хоёр ийм л хамгаалтай хүмүүс. За тэгээд та нар өөрсдөө мэдтэй хэмээн ажтаач хэрэлдэжээ. Тэгтэл нөгөө боройдууд жаахан зөөлрөөд ирсэн аж. Тэгээд эцэст нь өөрсдөө шудраг өгч авалцдаг ёс жаягтай болохоор мань хоёрыг аргагүй хүлээн зөвшөөрчээ. За та хоёр явдаа. Хэдэн халтар төгрөгнөөс дуулж эр хүний ёс жуудгаа алдаад явахгүй гэж хэлээд 10 литр нэрмэл арх машинаас гаргаж ирээд хувааж ууцгаажээ. Ингээд тэд эр хүний ёсоор салцгаасан байна. Эдний хин хинэн мөрөдөө тоглоомноос болж мөчөө санжуулах дунд өгчээ. Гэвч муу юм модон улаатай гихчээр мөрөдөө тоглосныг нь дадал сумын нэгэн иргэн цагдаад мэдэгдэжээ. Тухайн үед мөрөдөө тоглоом хоройтой байсан цаг. Лам сүрэн сандаг хоёр боройдуудын гараас арай гэж мултраад бүрэн хааны зүг гэлдэрч явтал араас нь машинтай цагдаа нар ирж баривчлахын тэр. Мөнөх боройдууд ч бас баригджээ. Ингээд Хинтээ аймгийн цагдаагийн газар хэд хоног байж цагдаж хамаг мөнгө улсын орлого болгосон байна. Лам сүрэн сандаг хоёр хэдий хоосон хоцорсон ч омогтой шартай боройдуудыг мөрөдөө тоглоомоор ялан дээсэн хэмээн сэтгэлээ зайруулж суусан гэдэг. 1977 онд одоогийнхоор бол том сенсац дэгдээгээд намжин өнгөрсөн хүн бол Дашин Мунда юм. Мунда өргөс торны цаана 21 жил ял эдлэхдээ юу эсийг үтсэн гэж. Ганц удгийн гямтанд 5 жил суухдаа хий дэмий гансарч гээюрээд гараа ивхэд суугаагүйг олон хүмүүс нотлно. Буу шийдэм хутга шөвөг зодон зохионор нэрд гарч жинхэнэ атман явсныг халахын шоронгийн дунд үеийнхэн андахгүй. Одоогоос хэдэн жилийн өмнө тэрнийг улсын цэрэгт жижигүр хийж байхдаа энэ тухай асуухад зайлбаргүй хүлээн зөвшөөрөөд доорох түүхийг хуучилж билээ. Ах нь нэг ч удаа хүний талах булааж үзээгүй. Харин далахыг тэнцүүхэн тарааж өгдөг байсан. Ядарсан оргидлуудыг бусдаас хамгаалаад их л харж үздэг байлаа.
Харин өөдгүй зантай хармуу санаатай дээрлэхүү хоригдлуудыг олон ч удаа дарамтанд оруулж мөнгө төгрөгийг нь саасан. Жинхэнэ мөнгө эргэлдүүлдэг газар чинь юм шүү дээ. Мөнгө хатуу байхад ганц удгийн сувлэгч хүүхнүүдийн нүдэн дээр яс цоочны манвит 1000 төгрөг тоолоод шүлсийг нь гоожуулж л байлаа. Өөрийнхөө хүч чадлаар бүхнийг зохицуулдаг байсан болохоор хоригдлуудын дунд би нэр хүнд олсон. Анх би 1969 онд 40 мянгатын сахилгагүй хүүхэд байхдаа айлын цонх руу буудаж тэнсэн ял авч байсан. Тэгээд яах вэ? Иймэрхүү маягаар тэнсэн авч болох юм байна гэж тэнэгтээд дээрэм зодон хийж явсаар 1970 онд жинхэнэ шорондоо нүглэн амжилсан да. Тэр үед хуйлч чанга байж хулгурууд нь ширүүн байж. Ямарваа буу шийдэм хутга шүүх хэрэглэхгүй махан гараараа л шудраг зодтолдог байлаа. Цагаан хуаран, улаан хуаран 40 мянгат 120 мянгатын гээд атманууд дошин дээр их овгор. Миний хувьд гэвэл 40 мянгатта таггүй л явсан. Сүүлдээ би өөр доошинд очиж дээрэм зодон хийдэг болсон. Тэгээд иймэрхүү хэрэг даймжирсаар байгаад нэг л өдөр 4 жилийн ял авчихж билээ. Гэвч шоронд ялаа нэмүүлсээр байгаад 20 гаруй жил суучихсан. 1991 онд суллагдсан да. Эхнэр авлаа, охинтой боллоо. Нарны амьдрал үнэхээр сайхан юм. Дутагдж гачигдж байсан ч эрх чөлөөтэй болохоор сэтгэл тэнүүн явах юм аа гэсэн бэлээ. 1977 онд тэрний өдүүлсэн том сенсацийг одоо дэлгэе. Мунда тэр үед дээж нь өргөдөл өгчихсөн шоронгоос суллагдах магадлал маш их байжээ. Гэтэл нэг л өдөр тэрний гарт 4 шилээрх гүүгээд ороод иржээ. Шүн уулж хоригдлууд амарсны дараа гал хам Эрдэнэ очрын Баттуулгатайгаа уулсан байна. Гурвыг нь уужхад байж байтал Баттуулга энэ муу Төмөрбаатар хэнэгч надад ял нэмүүлнэ гэж хуцаад байх юм. Ер нь энэ мөгийн хандаг нь хагдарна гэдэг хутаг гаргаад иржээ. Заавал хутгаар яах гэв? Зүгээр очиод л махан гараараа хандаг нь хагдарчхаа гэж мунда хэлээд хутгийг нь аваад хармаалчихжээ. Гэтэл Баттуулга үлдсэн ганц шилэрхээ аваад тэрнтэй уулзахаар гарсан байна. Товон удалгүй хоёул байрцалдаад авчихсан зодоонуудын болоод явчихж. Төмөрбаатрын хармаанд буу байгааг мунда мэдчихээд хөөе наадах чинь чамайг буудчихын шүү гэж хашгираад Баттуулгын хутгийг гаргаж ирээд Төмөрбаатрын хоолой дээр тавьчихжээ. Алив бууга өгөөх. Өгөхгүй бол хоолойч нь хэржлээ шүү гэтэл Төмөрбаатар мунда минь намайгаа өршөө. Авгаа хүүхдийг минь бодооч дээ. Би та хоёрыг юу гэж буудах юм бэ? Хэрвээ би чамд бууга өгчихвөл ажил амьдралгүй болно гэхэд нь мунда өрөвдөд буутан тавиад явуулчихжээ. Тэгээд Төмөрбаатар тэнд байсан туслах хэнэгчээ дагуулan хумгүй зүгтсэн гэдэг. 300-аад хоригдолтой хэсгийн шоронгоо хаяад зүгтсэн тул хорих зоон тэрхэн үед эзэнгүй болжээ. Мунда Баттуулга руу агсарч хэл амаараа зөгцөөд өнгөрч байхад чи зүгтээ алгачихлаа. Одоо баларсан. Засан даяараа түргэн авна. Тэгэхээр одоо шууд л байлдаад л өгрөе. Хулгайч минь чи битгий айгаад байгаарэ гэж тэрнийг зандраад бүх утсан холбоог нь дасалсан гэж. Мунда Сэпиг нь эвдэж онгойлгоод 3 сумтай винто байсныг нь авч өрөөд Баттуулгад бас нэг винто өөрүүлжээ. Ингээд эзэнгүй улсын хорих зоон руу орж тэнд унтаж байсан 300 хоригдлыг сэрээж за хулгайч нар минь сонсож бай. Та нар оргож усна гэж их хуццгаадаг. Засан эзэнгүй улсан. Дуртай норогцгоо гэж мунда хашгирч. Харин аз уулж тэндээс нэгэн ч оргоогүй байна. Урд өмнө мундагийн араас дандаа хий буудаж төрдүүлдэг Пүрүсүрэн гэдэг хянагч байсан бөгөөд мунда юуны төрөнд тэрнээс өшөөгөө авах гэж гэрэл нь очжээ. Хүчирхийлэл өөрөө хүчирхийлэл төрүүлдэг гэдэг нь энэ үз. Гэрт нь очтол тэр байсангүй. Харин авгаа нь байж. За тэгвэл авгааг нь эдэлжгээд явъя гэж мунда шийдээд чамайг би зүгээр эдлэхгүй. Харин нөхрийг чинь байсан бол шууд алах байсан юм гээд бугуун дах цагаа авгаад нь тайлж өгөөд хармаанда байсан 150 төгрөгөө бас өгчээ. Ингээд авгаад нь бараг тохиролцоод 90,000 ажил хийж. Хэрв мундагаас өөр хар санаатай хуншгүй итгээд байсан бол найр тавихгүй шууд л хүчиндэх байсан биз. Дараа нь мунда Баттуулга хоёр майнтаас чойр орохоор трактор унаад явсан боловч замдаа засан суучихжээ. Зааш явган явж байтал төмөр замын зөрөлгийн дэргэд цоо шинэ пүүлэн зогсож байна гин. Мань хоёр жолоочт нь буу тулгаад л машиныг нь дээрэмдэд явсан боловч бас л жалга руу оруулаад тэгнүүлчихсэн байна. Ер нь оргож босох гэсэн хар санаа олигтой амжилт авчирсан түүх халахын шоронд байдаггүй билээ.
Ингээд мань хоёр 10 км газар алхаж явсаар маргааш өглөө нь чойрт иржээ. Тэгтэл шөнийн галт тэргээр хот явах санаатай зогсож байтал хоёр машин хянагч ирээд тэрэн рүү гэрэл тусгахын тэр. Хүрээд ирснийг нь шууд бууднаа гэж мундаа винтон босон болчихж. Харин Батулга харанхуйг далимдуулаад зүхтаачихсан гэдэг. Тэд винтовтой мундааг орхиод Батулгын хойноос хөөгд явчихжээ. Энэ үед мундаа эзгийг нь тааруулж бултаад вагоны буруу талаар авираад дээр нь гараад суучихсан байна. Төдөлгүй вагон хот руу хөдөлчихөж. Хүүдэн төмөр доороос нь хайраад толгой өндингүүт хүүдэн салгисгээд мундаа золт ойл хөлчихсэнгүй. 7 дугаар зүрлэг дээр иржээ. Засан даяараа түргэн авч бүх зүрлэг рүү удсаар мэдээлчихсэн тул мундаа дөнгөж буугаад л баригдсан байна. Тэгээд шууд л ганц удаг руу ажигдаж өмнөх ял дээрээ дан хийсэн 15 жилийн ял авч онцгой шоронд очижээ. Хэрвээ тэр 300-аад хоригдлоос оргож болсон бол мундаа шууд л цаазаар авах болох байж. Даши мундаа нь аврах хадбадартай багын найз бөгөөд тэрнийг шоронд байхад нь чамгүй харж үзсэн гэлцдэг. Тэр энэ тухай ярихдаа 1988 онд би шоронгоос дэглэн буугаад Майнтын чангад очсон. Тэр үед авраг маань хулгайч нарт дарамтлуулчихсан нэлээд базаахгүй байдалтай байсан. Тиймээс би халахын их аврагаа хүндэлдэггүй яасан арчаагүй хулгайч нар вэ гэдэг цамнаж гарлаа. Майнтын чангад ч тэр онцгойд ч тэр Гянданд ч тэр би ер нь их хөндлөн байсан. Аврагыг дээрлэхсэн хулгайч нарыг бүгдийг нь цуглуулад газар хэвдээд гэж тушаав. Тэгээд хадаа аврагыг дуудаад эднийг гидсэрээ шах гэлээ. Авраг тэднийг ээлж дараалан дээрээс нь гидсэрээ шахахад нөгөө чадалгүй амьтд чинь бетонын шалтай наалдаад амьсгал авч чадахгүй сүуд болцгоосон. Дараа нь бүгд хадаа аврагаас уучлахгүй нүглээ намжилсан да. Наадамд өгөж байсныг хэлэх үү хадаа аврагыг би шоронд барилдуулах юм боллоо. Мөр хааг нь хэмжиж байгаад бүтэн орны даавуу эвдэж гайжлаад зодог шуудаг хийхэд дутаж байсан юм. Хүний хувьд сайхан эр хүн шүү. Зурагтаар бүх харж байхад хадаа за энэ яг тэгж хаяндаа гэдэл яг л хадаагийн хэлснээр хайж байгаа. Ариг сайн удаг гэхээр нь би бас шоронд аригдах юм боллоо. 5 жил ариг аваад хувааж уулаа. Эхний 1 шилийг уудал нөгөөх чинь согтоод эхэлдэг байгаа. Оо чаваас энэ чинь шалдаггүй ир байна гэдэг голс хийтэл цааш уугаад байтал би согтоод унчихсан. Тэгтэл хадаа эхлээд нэг халжихдаг цаашаа хийж нээж шилийг уусан согтдоггүй байсан билээ. Ер нь халахын шоронд ямар нэгэн аргаар арх хуудганы гин биш зам болжээ. Тэр бүхэл далхан дотор спер чингээгээд Гяндангийн өрөөнд оруулдаг байж. Хадсан далхай зайн дэвтэйгээд шууд арх болгож ясцоожны өрөөнд манартлаа согтдог байсан гэлцдэг. Гяндангийн лам иш Чулуунбаатар нэгэн дүүх ярьсан нь бий. Тэр нь Монголын шоронгийн хамгийн том хулгаар Даши мундагийн тухай юм. Мундаа тэрэнд ийн ярьжээ. Цагаан сар болоход би гэдэг чинь ганц удагт ууз чануулж бүтэн битүүлэг бэлдүүлээд тэр үед хорихын даргаар шин төмлөгдөж ирсэн бэйг дуудуулж өрөөнд хүлээж авахд нүд нь ёстой орой дээр гардаг хүүр юм. Би бас ганцад алтан цэцэг гэдэг хоригдол хүүхэнтэй хоримлож байлаа. Хормын ордноос хурим арх шоколадыг нь захиалж авчруулад хаан бугуйч хатан сөх бүгжийг уудсан дуяад алтан цэцэг бид хоёр өөрөө лүгөө зөрүүлж дамжуулалцаж байлаа хэмээжээ. Хариуд нь лам Чулуунбаатар чи чинь дуртай цагта дуртай өрөөндөө орж шинэ орж ирсэн хоригдлуудыг шинэ гутал хувцсыг нь мууцалдаг байсан гэсэн. Алтан цэцгийнхээ өрөөнд нь явж очиод бүгжөө солилцохгүй яасан бэ гэсэн асуултанд Дашин мундаа иш ламтан та ийм гинэн юм ярих юм? Даши мундаа хурмаа хийж байна гэдгийг ганц удгийн бүх хулгайч нарт мэдүүлэх гэж тэднийг төрхрүүлэх гэж зориуд тэдний өрөөний шагаавтар нүхнүүдийнх нь урдуур утсанд уйсан бүгжнүүдэд явуулж тэдэнд гайхуулж тэднийг атаархуулж байгаа байхгүй юу? Намайг ганцад байхад нэгдлийн дарганаар торхоор нь цэцгийн тос авчирч өгдөг. Би тэндээс шүтэнцний хайрцагны чинээтэйг хулгайч нарт 5 цаасаар зардаг байлаа гэж ярьж байжээ. Энд алдарт Даши мундаа гэсэнтэй санамсаргүй танилцсан нэгэн хүний хүүрнэлийг толиллуулъя. Нэгэн өдөр хэсэг нөхөдтэй жаахан наргих хэрэг гарлаа. Урд нь Даши мундаа гэж нэг бусуудаа сонсож байснаас бас барааг нь харж явсангүй. Биднийг наргиж суудал 3 хүн орж ирлээ. Ширвээ хар сахалтай цоо ширдэх мэд харцтай.
Баригл дуу хоолойтой, дунд зэргийн нуруутай, чирэг биетэй эрийг хараад наригж байсан хүмүүс бүгд л Даши Мунда ирлээ гэж хөл алдан сүйд боллоо. Халахын шоронгийн сайд гэгдэж явсан алдарт Даши Мунда гэж ийм хүн ажээ. Шоронгийнхан гэхээр л харгас ширүүн хахир ихэр харьцаатай өг яриач гэж авах юмгүй танхаа этгээдүүд байдгаа гэж хүмүүс бодцгоодог. Би ч тийм бодолтой явдаг хүний нэг нь байлаа. Гэтэл Даши Мунда дэсвэр хүн ажээ. Юм болгон дээр төрүүлж дуурайд байхгүй хүмүүсийн яриаг сонсож онцтой цөөн хідэн үг хэлнэ. Амны уншлаг болсон биддээ наахыг огт хэлэхгүй. Хүн хүнтэй айдуу зөөлөн харьцна. Ястай л зөөлөн хатуугаа иддэг, дийлдэг гэдэг шиг харьцаатай хүн санагдаж үлээ. Тэр удаагийн уулзалт дээр би Даши Мундатай гар барин танилцах төдийгөр өнгөрөхөд надад нэг тиймэрхүү сэтгэл төрж байлээ. Энэ алдар дэрийн шоронгийн хаалга яагаад татсан өөхтөөг сонин хөвлөлд бишгүй нийтлэгдсэн болохоор тэр талаар бичих нь илүү зүзээ. Харин тэрнтэй хэд хэдэн удаа уулзаж явснаа сонирхуулах нь зүйтэй болов. Нийслэлийн урт цагааны урд нэгэн хэсэг сайн эрс цуглаж өдөржин архитдаг байлаа. Энд голдуу 40-50 мянгатын атманууд орон шоронгоор орж гарч явсан резидий гэмт хэрэгтнүүд цуглална. Даши Мунда хаяа үүгээр ирж тэдгэр нөхөдтэй өдрийг өнгөрөөнө. Тэд Даши Мундаг хараад л Мунда ах гэж сүйд болно. Булаалдан архиар дайлна. Мунда агсан жаал дайлуулж аваад олон таван юм ярилгүй салж удана. Шоронгийнхан өөрийн ирэхгүй чон санаатай болдоо гэдэг. Тийм дээж нарсанд байхдаа ч наранд гараад ч өс хонцонтой дарамтлж байсан нэг янз бүрээр шурган шордох, зодох бүр амийг нь хөнөөсөн явдал цөөнгүй байдаг. Энэ харьцаагаараа төрий барьж шоронд байснараа айлган сүрдүүлэх чидэж олон байдаг. Тэдгээр эцдэг гэмт хэрэгтнүүдийн нэг нь ч Даши Мунда гэсэнтэй өс сонсон байдалтай харьцаж байгаагүй бодоход манер шоронд жинхэнэ мужик ирвэсэн бололтой. Нэгэнтээ Мунда гэсэн хорхойд хоргүй ядарсан дорой хоригдлуудыг дээрлэхэн дарамтлагдаг нэгмөө овгонцруудыг үздэггүй. Тэднийг жижигрүүлж явснаа дурсаж байлээ. Ийм овгонцрууд бурууга ойлгоод наранд гарсан хойнооч Мунда гэсэнд өс саналгүй сүйд болж байхыг олонтоо харж байлээ. Бид хоёр байнга тааралдаж байсангүй. Манер урт цагаан хавьд голдуу бөөн хүмүүсийн дунд намтай нараггүй явж байна. Тэр олон хүний зарим нь өнөө өхөл шорон оронгоо чанга дуугаар ярин томорно. Зарим нь хоорондоо хэрэлдэж зодолдохдоо дуулна. Мунда гэсэн нэг муухай хараад та нар болооч айдуухан байгаа чи гэж чангахан хэлэхэд байдал намжина. Ийм л их нөлөөтэй хүн байсан юм. Нэгэнтээ гудамд тааралдахад нэг том бизнесмений өр барагдуулах албанд зүтгэж байгаа гэж үлээ. Тэр бизнесмен нь олон компаниас авлагатай байсан юм байх. Ийм бизнесменүүд резидив нөхдөд өндөр шан хөлс өгч өртөө компаниудыг дарамтлуулан өөрөө авч байсан байлээ. Бодвол Мунда гэсэн нэг нөхдийн хамт ийм албанд зүтгэж байсан л байлгүй. Бурхан болохоос өмнө циркэд менежер ажиллаж байсан юм. Нэгэнтээ очиж уулзахад ах нь өр мөрдөө зууралдах болсон. Хүн айлгаж сүрдүүлсэн балай ажил юм билээ. Харин энэ ажил маань надад их тохироод байгаа. Тэгээд ч дүү манай цайз зах дээр боломжийн бизнес эрхэлж байгаа болохоор та надад өр мөрдөө зууралсан ажиллаа бол мөнгө хэрэгтэй бол надтай уулзаж бай гэдэг болсон гэж үлээ. Тэрнийг сүүлийн замд нь үдэх ёслолд маш олон хүн машин тэрэг нэр нөлөө бүхий хүмүүс оролцсон гэдэг. Нэгэн удаа нэг найз маань надтай ирэн уулзаад хоёулаа дархан руу явъя. Би тэндээс хүнээс мөнгө авах хэрэг гараад байна. Намайг өнөө маргаашгүй хурдан хүрээд ир гэж байна гэлээ. Ингээд найзынхаа машинтай дархан явах болж хотын удмаар давхиж явтал Мунда агсан эхнэртэйгээ алгаж явна. Тэр үед Мунда агсан багш мэрэгжилтэй аятайхан хүүхэнтэй ханилж 3 буудалд амьдарч байсан юм. Би найздаа өнөө алдарт Даши Мунда энэ алгаж явна. Би нэг уулзаадах яа гэлээ. Мунда агсантай уулзан завтаа бол салхинд гаранга хамт дархан яваач гэхэд эхнэртэйгээ зөвлөлдөж байснаа эхнэрийнхээ хамт явахаар боллоо. Бид зам зуур идэж ууж юу эсийг ярих вүлээ. 2 хоног хамт явхад анх уулзаа төрж байсан сэтгэгдэл маань үнэн зөв болох нь нотлогдсон юм. Бид ихж уусан да. Ер нь элдв муухай аашавар гаргахыг нь харсангүй. Найз маань 120-оос 130 милээс буухгүй хурдлана. Дархан дөхөөд ирэхэд Мунда гэсэн найзад маань дүүхүү
Яг энэ хавьд хурдаа гасаж айжуухан яваарай. Машин онхолдож хүний амьс үүддэг осолтой газар шүү. Би нэг бус удаа энэ хавьд нүд халтар мосол гарсан гэж анхааруулан хурдыг нь хасуулж үлээ. Үнэхээр мундаа агсны үг үнэн байлаа. Биднийг 2 хоногийн дараа хот руу буцаж явхад яг тэр газарт бидний хажуугаар маш хурдтай давхиж өнгөрсөн машин онхолдож хүний амьс үүдсэн юм. Тэгэхэд мундаа агсан энэ машин ямар их хурдтай явах юм? Өнөөх гайтай газар онхолдох үедээ гэж байсансан. Мундаа агсан замд заах хэдүүлээ дарахынд хоноод гадуур дотор тэнэхгүй байхыг бодно шүү. Дарахны сайн ирсэн намайг ирснийг мэдчихвэл хөл дараад хэцүү юм болно гэхэд найз маань та энэ талаараа битгий санаа зов. Улсын их хурлд бийдан нэр дэвшиж байсан нөлөө бүхийн нэг хүнийд хэдүүлээ 2 хоноо гэж үлээ. Найз маань мөнгө аваад үнэхээр тэр айлд нь гадаг шамраа зохиололгүй 2 хоног найр гэж үлээ. Хот руу буцах өдрөө найз маань хэдүүлээ шин дарахны үйлчлэгээний төвийн нэгэн бааранд жаахан сууя. Би баарны эзэнтэй ярьжсэн байгаа гэж биднийг уриаллаа. Бааранд 4 хүнд зориулсан ширээ засжээ. Биднийг идэж уугаад дуусч байтал гинэд хаалга перхийн онгойж дарахны атманууд бололтой 3-4 нөхөр орж ирээд аан даши мондууга бидэнд баригдалгүй болдох гэж байна уу гэхтэн найз бид 2 өөдөөсөө за боллоо гэсэн айсан харцаар харцгааж үллээ. Тэхнээ өнөөхөө сайн ирсэн харцаа тэр дороо зөөлөрч таны хайж дарахны хідэн зочид буудлыг бүгдийг нэгжлээ. Ирснээ бидэнд дуулахгүй яасан бэ? Манай дараханд хэд 3 хоног морилон саатна үсттэй. Бид таныг авч явах гэж ирлээ гэхэд мундаа гэсэн дараханд үлдэж болохгүйгээ уучралхад сайн ирс тэгвэл таныг энд дайлна гэд бөөн арх гарган ширээн дээр тавилаа. Биднийг ийн идэн уун ярьж хөөрж байхад баарны үүдэнд 10 гаруй залуус шүүгөлдөж байс хийгээд л 2-3-аараа орж ирээд гарч байснаа алдарт даши мундаг амьдаар нь харж буйн тэр ажээ. Дарахны атманууд биднийг архиар зогсоо зайгүй шахна. Уугаад байсан атлаа найз бид 2 ч мундаа агсан ч нэг их согтсонгүй. Нормалдж оргисон байлаа. Замд гарсан хойноо хин имийг яаж мэдхөө болгоомжтой байхгүй бол болохгүй гэсэн сэтгэхүйд захирагдан кардана дадсны улмаас ийхүү согтохгүй байснаа яриад бөөн инээд болж үлээ. Харин дарахны атманууд нилээд зогтож өнөөхөл шорон оронгоо яриад эхлэхэд мундаа агсан та нар үгсээ бодож яваарай. Надтай хамт 2 сэтгүүлч явж байгаа шүү. Ярьсан зүйлийг чинь сонинд гаргаж магадгүй шүү гэхэд атманууд сэтгүүлчд юм бол хүний яриа хураадаг аппарат нь хаана байгаа юм бэ гэхэд мундаа агсан. Тийм юм хэрэг байхгүй. Эдний тарих толгой чинь кассет л гэсэн үг шүү дээ гэхэд нэг атман тэгвэл тэр кассеттэй толгойг нь дастаад авчихъя гэж хойшгоноод бөөн инээдэн болж үлээ. Халахын шоронгийн атман хэмийн хүндлэгдэж явсан дашин мундаа гэсэн сэтгэлд минь иймэрхүү дүр зурагтайгаар мөнхрөн үлджээ. ертөнцөд хүн болж мэдлээд амьдралынхаа дийлэн хэсгийг өргөс дорны цаана өнгөрөөх азгүй тавилантай хүмүүс зөөнгүй байдаг. Тэдний нэг нь Дорногов аймгийн Цуу татман Цэвлийн Ваанжиг Жамбаа мөнөөс мөн. 1960-ад оны үеийн залуусыг эрдэн боловсрал, ажил хөдөлмөрт уриалан дуудсан хайр дурлал, баяр баясгал, дуу хуур залгисан алтан үе байсан гинэм. Энэхүү алтан үеийг Ваанжиг Жамбаа зүгээр нэг тойрч өнгөрсөнгүй. Хэд хөнгөмсөг омог бардам сэтгэлгээ нь ялан дийлж 7 дугаар ангид байхдаа үеийнхээ хүүхдийг худгалж хаад найзууд минь баяртай гэдэг хүүхдийн колон руу ачигджээ. Хүн танихгүй мэдэхгүй хөдөөх нутгийн игэл бор хүү хотын хөл хөдөлгөөн нөргөлсөн их жимээнд хэсэг сатааран цаашлаад насан туршдаа эвдэрхийн хутгийг олох араатнуудын цугларалтанд очоод сохрхийн газар сохор, доглонгийн газар доглон явахаар шийдэж хотог зодон танхаа дэрмийн хаан болсон байна. Ийхүү тэр засангийн довжоноос шороо атгаад залуу насныхан босхийг алах уу. Хэрвээ Ваанжиг Жамбаа замын цэцгээр богцоод үүргээд залуу насныхан босхийг алгасан бол тэрэнд ур ухаан хүч чадал авиас бэлэг дүүрэн зогсолсон байв. Гэвч хувь тавилан тэрнийг буруу чиглэл рүү эргүүлчихжээ. Замын цэцгийг засангийн шороогоор сольсон Ваанжиг Жамбаа хүүхдийн колоноос томчуудын шоронд шилжиж цаашлаад чанга онцгой гямдан гээд бүхнийг дуусгасан байна. Эгээтэл дээд хэмжээ авсангүй. Ваанжиг Жамбаа хажуу улааны чанга дэглэмтэй колонд очоод
Баригадын дараагаар хянагч нараа дарамтлаад ажил хийж өгдөггүй нэлээд танхаа байсан гэлцдэг. Хориглуудын дунд Ванжиг Жамбагийн тухай Дорн говийн айхтар хулгайн хүүхэд гэсэн цуу дэгдэж тэрний өөдөөс их энэ ч үхэж зөрхөлдөггүй байж. Тэгтэл нэг өдөр 1960-ад оны шоронгийн адман шулах сандаг Ванжиг Жамбаг банз модоор зодож нүдээд хүчээр ажил хийлгсэн байна. Толгойлогчийг нь нүдчгсэн тул тэрний гал хамаа Турба Пушкин шар сандаг дурчнаар аргагүй эрхэнд ажил хийж эхэлсэн гэдэг. Гэвч Ванжиг Жамба бүрэн засал авсангүй. Хутаг зодон танхаа дээрмэн давмгайлсан тул чанга дэглэмээ онцгой дэглэмээр солиод тэнд очиод дашин мунда цэвэний харал хам сүрэн нартай галхан болцоож улам бүр чангарч. Мань гурав савл хийвэл танхаарч онцгой дэглэмийн шоронгийн хэв журмыг алдагдуулснараа 2 чудаа гяндлуулсан байна. Гянданд очиод улам бүр чангархан тэр. Ванжиг Жамбан янз бүрийн юм хөшиж онгойлгохдоо мэрэгжлийн хүн тул хөнгөн цагаан халбаараа дүлхүүр хийж гяндангийн өрөөгөө хэлбэрхэн онгойлгоод жирийн камеруудаар явж мөнгө төгрөг журмалдаг байж. Тэгээд гяндангийн хэв журмыг зөрчиж арх ууж танхааран хянагч нартай уг сөргөлдөж сүүлдээ бүр дийлдэхэ байсан гэлцдэг. Арга хэмжээ аваад ч засрахгүй. Гяндангаас дээших албан тушаал гэвэл дээд хэмжээ юм л да. Гэвч хүн алаагүй болохоор тэрнийг ямар цаацлалтай нь биш. Ингээд Ванжиг Жамбаг зөнд нь аясан гэдэг. Гянданд байхдаа дарахны цууд атман ням сүрэнгийн үлзий гიშгийн удирдлагаараа танхаарсан гэж зарим хүмүүс ярьдаг юм. Дорн говийн Ванжиг Жамба бол аимшигтэй хүн гэсэн цуу яриа жирийн камеруудаараа дарахж шинээр орж ирсэн олон ч хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулжээ. Тэрний галхан байсан цэвэний харлам сүрэн ярихдаа Ванжиг Жамба бол ер нь жаахан хүн гүмсэг, хэд дэвэл зүүр хурц сэтгэлтэй. Шоронд байхдаа бол бүтэхгүй янз янзын юм сэтгэнэ. Би бол зарим юмн дээр зүрх алдана. Харин Ванжиг Жамба айлгдын ламжуулчихсан явж байна. Сүүлийн үеийн хүүхдүүд биднийг бараг л торо банд мэтэр яриад л байдаг. Орчин үеийн хүмүүст бол эрт цагийн шилийн сан эрийн шин чанар байхгүй шүү дээ. Тэр шилийн эрчүүд чинь бол агуу амьтад байсан билээ хэмээсэн юм. Тэгэхдээ яс тоочны хүмүүс гэхэд хэд хөдөлгөөнтэй байсан юм а гэж ойлгогддог. Орой ажил тарж хорхийн том дарганаар гэрлүүгөө явсан хойгуур яс тоочны Ванжиг Жамба хянагч нарыг сэнсэртэл нь панаалтаад чөлөөтэй сэлгүүцдэг байсныг олон хүн нотолдог. Ямар сайн дала гяндангийн атман Ванжиг Жамба ганц удгийн хашаагаар сэлгүүцэн. Гар бомбог тоглож зугаацснаа гал зууханд орж бааварлнаа гэсэн дөрвөн мөрдө жирийн камеруудаар дарахах хүлээд. Тэрээр гянданд байхдаа зүүн далан дээрээ хамгийн сонгодог шивээс хийлгсэн гэдэг. Ямар ч хүн хараад зог тусгүйц тэрхүү шивээс нь саран дээр суусан нүцгэн хүүхэн ажээ. Тэрнийг төрийн тамга сэлдэг чойрогийн дүгрээ шивсэн байна. Онцгой дэглэмийн шоронд байхдаа Ванжиг Жамба мунда лам сүрэн 2 жил арх уучгаад дахиад 2 жил арх загчгаад байтал болдгидэг ахлагч ирээд та нарын бүх замыг чинь хаажгасаа арх уухыг чинь өнгөрсөн гэхдээ Ванжиг Жамба тэрнийг панаалтахаар дагуулan гадагш гарчээ. Гэтэл болд Ванжиг Жамбагийн хөл рүү буудчихж хөлөө бариад сууж байсан нөхрөө хараад мундаа уурлаж чи яагаад хүн бууддаг новшвэ гэдэг өөдөөс нь явдал 2 удаа хий буудаад 3 дахь дээр нь бас л хөл рүү буудчихжээ. Болд ахлагчийг цаана нь машинтай хүлээгээ зогсож байсан тул шууд л машин цугаад пархидэл зүхтаасан байна. Мань гурыг дарж авахын тулд зохион байгуулалттай арга хэмжээ авсан нь энэ байж. Мундаа цусаа гоожуулаад онцгой дэглэмийн шоронгоор нэг цамнаж гарсан гэдэг. Харин Ванжиг Жамбагийн гутлыг бууцсан тул хөлийг нь шүргээд л өнгөрчээ. Онцгой дэглэмийн шоронд жаахан зөрчил гаргасан хулгайчийг буудаад алжчихсан байхад дайснаа дарсан гэж үзээд 10 хоногийн чөлөөгөөр шагнуулдаг байсан хэмээн дашин мундаа ярьсан юм. Мөн тэрбээр Ванжиг Жамбагийн тухай доорох зүйлийг хуучилж үлээ. Найз маань шоронгоос суллагдаад амьдралынхаа сүүлчийн жилүүдэд бие нь их тааруу байсан. Олон жил шоронгоор явсны гайч юм уу элэг цэс уушиг зүрх бүх юм нь муудсан. Өөрийн хөнгөмсөг сэтгэлийн хар гайгаар захиргаалтын үед ялахгүй бодлооноор даанч олон жил шорон суусан да. Уг нь нарны амьдрал арчилсан нийгэм хоёрыг хослуулсан боловч арчлалын аж буйныг үзэлгүй таалал өгслөө. Яруу найрагч Данзан Равжагийн 190 жилийн ойн баяраар би Дорногов аймагт явж найзтайгаа сүүлийн удаа уулзсан. Надад нэг авдар арих авч өгчхөөд өөрөө уухгүй цагаан ямааны сууж 2 хонсон. За мундаа найз минь уугаарай л гэдэг.
Би ганцаараа хижний хорох үлээд. Ванчиг Жамба 3 дахь хоног дээрээ даанч дэвчилгүй надтай хамт ууж эхэлсэн. Зөвлөлдөө авдар архиа дуусаад нэрмэл авч уулаа. За чи Дорноговын атман гэж шоронд байхдаа олон жил гудсан. Үнэхээр атман юм болоо чи одоо харууладах гэж би үг яриадлээ. Гэтэл Ванчиг Жамба би жижиг хүмүүстэй уулзаж өөрийгөө доош нь хийхгүй гээд шууд л аймгийнхаа даргын хаалгыг тогшихон тэр. Тэр үеийн аймгийн дарга нь улаан загалмай нийгэмлэгийн дарга яруу найрагч Одон Чимэд байсан юм. Ярэ хөрөөтэй сайхан хүн байлаа. Гэртээ байсан шил архийг бидэнд өгөөд үйлдвэрээс авдар арх ав гэсэн бичиг хийж өгч тэр архийг авч ууцгаагаад 2 тийшээ салсан да. Жилийн дараа найз минь бие муудаж нас барчихлаа гэсэн сурагд уулзсан. Би оршуул онд нь очиж чадаагүй дээ одоо болтол харамсдаг юм аа хэмэв. Тэрнийг майнтын чангад ял идэлж байхад эхнэр нь хотод ирж төржээ. Хамт явсан хүмүүстэй эхнэр нь манай нөхөр цэрэгт байдгаа гэж годлоо хэлсэн байж. Тэгтэл Ванчиг Жамба хүүхдээ үзэх гээд майнтын шоронгоос оргоод эмнэлэг рүү шавхидэл давхад орчихсон байна. Сандарч дэвдсэн эхнэр нь миний хөгшин чөлөөгөр ирв. Эр зэргийн албчин сайн бидтэй гэдэл шоронгийн хулгайчид юуных нь нэрх чөлөө идэх юм гэж хэлээд фактлсан гэдэг. Тэгээд чанга тэглэмээс оргосон хэрэгээр онцгой тэглэмд очижээ. Ихэнх наснаа шоронд өнгөрөөсөн цуут Ванчиг Жамбагийн туулж өнгөрүүлсэн амьдралын зөвхөн өнгөцгөн хэсэг нь энэ үлээ. Соёлын гавьяа зүтгэлтэн ил Одон Чимэд агсан нутгийнхаа дүүлэн тэр Ванчиг Жамбагийн талаар ийм нэгэн ярилцлага өгч байжээ. Тэрний яриаг өгөөл байсан. Социалист нийгмийн дошны ятман гихтэл сайн нэрийн хэлтэрхий байлаа. Тэд доошоо хамгаалдаг байлаа. Жишээ нь үйлдвэр кабинетад 18-ийн хонхор гэж байсан. Энэ нь 18-ийн хонхороос хамгийн сайн боксчид гарсан шүү дээ. Одоо боксын шүүгч дасгалжуулагч хийгээд явж байгаа. Сахал Батмөх захилгаанчин гомбо төвдөн нар бүгд л үйлдвэр кабинетийн 18-ийн хонхрын атманууд явлаа шүү дээ. Манай Дорноговоос гихтэл Ванчиг Жамба гэж атман байсан. Ванчиг бол манай сум. Миний дараагийн дүүтэй нэг ангид сурч байсан юм. Тэгээд 4-р анги төгсөөд аймгийн сургуульд ирээд л зам орсон да. Энэ хүүхдийг багш нарын дээрлэхэд үүнэнд гомдоод эцэст нь хуулинд биш өөртөө итгэж амьдэрсэн. Би л өөрийгөө хамгаалахгүй бол намайг хинч хамгаалахгүй юм байна гэд харбаагаас бие таасан байдаг. Гэхдээ хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, харин хүн дээрлэгсэн хүнийг хизээж өршөөхгүй. Тэрнээсээ болоод л шоронд орсон. Халахын шоронгийн атмал гэх юм да. Тэр даши мунда цэвэний харлам сүрэн нартай нийлсэн байдаг. Энэ 3 бол халахын шоронд нэг үе магнайлж байсан юм билээ. Нэг удаа Ванчиг Жамба намайг Дорноговын анагаахын захирал байхад шоронгоос гараад очсон. Нийтийн ахуй үйлчлэгээний дарга Манал Жав гэж хүн бас байсан. Бас манай сумынх. Бид хоёр ярилцаж байгаад Ванчиг Жамбад нэг өрөө байр олж өгөөд өөрийн зуух нь галчаар оруулж амьдралд нь анх удаа ажил хийл гэж үзүүлж байгаа. Тэгээд мань хүн авгаа хүүхэдтэй болж нэг үе сайхан амьдарсан шүү дээ. Тэгэж байтал Манал Жав хөдөө сум руу явж би Чех улсад аспирантурт явсан. Тэр хооронд Ванчиг Жамба дахиж хэрэг хийгээд шоронд орсон. 1992 онд намайг Дорногов аймгийн дараагаар очиход Ванчиг Жамба шоронгоос суллагдаад 2 хүүхэдтэй, гэр бүлтэй, 2 өрөө байртай хачин гоё амьдарч байсан. Арх хүн. Гэхдээ хүний архийг уухгүй өөрийнхөө архийг л уун. Би тэр үед ээжтэй хэлдэг байсан юм. Манай гэрт орж ирээд хэд идэж арх уу 2 хүн байгаа шүү. Нэг нь хөгжмийн зохиолч Жагдалгой. Нөгөөх нь Ванчиг Жамба. Жагдалгойг орж ирэхэд та стакан арх хийгээд өгөөрэй. Ванчиг Жамбаг орж ирэхэд та 1 шил арх өгөөрэй гэж загтаг байлаа. Жагдалгой сардаа 1 орж ирээд стакан арх уугаад гарна. Харин Ванчиг Жамба миний ээжийг хүндлээд намайг аймгийн дарга гэдгээр нь хүндлээд манайд арх нэхэж ганц ч удаа орж ирээгүй. Харин цагаан сараар орж ирж ээжтэй золгоно. Энэ хүнийг дэхэхээр муу хэлэх хүндэс байна уу? Нэг удаа би Ванчиг Жамбад авдар арх зохиж өгч байсан түүхтэй. Нөгөө алдарт даши мундана Дорноговд очсон юм. Нэг шөнө унтаж байсан чинь манай дагтан доор 2 хүн яриад л байх юм. Дагтан дээр гараа чагнаад байтал Ванчиг Жамбала нэг хүнтэй яриад байна. Тэгээд маргааш өглөө нь би Ванчиг Жамбараа уудтаад асуудал даши мунда ирчгээд байна гэсэн. Юу хэрэгтэй байна гэсэн чинь та ерөөсөө авдар арх л явуулчих гэлээ. Тэгээд би аймгийн хүнсний кабинет руу уудтаад авдар арх өгүүлсэн. Та хоёр гадагшаа гарч болохгүй, хэрэг тарж болохгүй.
Наад архиа нам жимхэн уугаад наад мундаага хурдхан явуулаарэ. Энд битгий олон хонуулаарэ гэж Ванчиг Жамбад хэлсэн. Мань хоёр авдар архийг дорн нууж дуусгаад маргааш нь гэхэд мундаа хот руу явсан байлаа. Тэгтээ би ээжийг хүндэлсэн хүндллийг нь бодоод л Ванчиг Жамбад авдар архи өгсөн юм. Өдөр болгон орж ирээд архиныхэд байвал би уурлаа шүү дээ. Ийм л юм болсон. Би Ванчиг Жамбагаас шоронгийн тухай их олон юм асуудаг байлаа. Жишээ нь шоронд хүн ер нь яаж нэр хүнд болдог юм, яаж атман болдог юм бэ гэдгийг яриулдаг байхгүй юу? Тэгэхэд Ванчиг Жамба ядруу хүнийг дээрлэхэд байгаа хүнийг хашраагаад байхад шууд л дээд нар руу гараад явчихна. Мөн дэг хийгээд байгаа хинэгч нарыг нам зохиод унахчих зоригтой чадaltaй байх хэрэгтэй гэж ярина. Ийм хүн чинь дэглэм дээжлээд гянданд орхоос ч айдаггүй юм байна л да. Ванчиг Жамба чинь хэд хэдэн удаа гяндлуулад байсан хүн. Дээр үед авдрамтын хорихон, байнтын хориход, зүүн хараагийн хорих гээд бүгд нүдэнд үл үзэгдэх холбоо сүлбэтэй байж. Жишээ нь Ванчиг Жамба өнөөдөр шоронгоос суллагдсан гэхэд халахын бүх шорон мэднэ. Шоронгийн амьдралын онцлог чанарын тухай би бас тэрүүгээр яриулдаг байлаа. Нэг ширхэг Орос шүтэнцийг хурцуудахаар зүсээд 4 шүтэнц болгох жишээтэй. Шоронд нэг талхыг хэдэн хүн идэж болох вэ? Юугаар худаг хийж болох вэ? Килограмм махаар юу хийж болох вэ гэх мэтийн хэн хүний мэдэхгүй жор үйлчилдэг байж. Тэгээд үлсэхгүй байх арга, цангахгүй байх арга, ядрахгүй байх арга гэд олон арга байдаг юм байна. Баавар цаа хийж уун гэдэг чинь шоронгийн бүхэл бүтэн амьдрал том шинжлэх ухаан нь байж. Одоо жухам ямар болж байгааг мэдэхгүй. Тэгээд би халахын шоронд ийм байдгийн болов уу гэж бодоод гадаадын шоронд шоронгийн тухай ном зохиолыг олноор уншлаа. Киног инж олон үзлээ. Дэлхийн бүх шорон л атмантай байдаг юм байна. Атман нь шудраг явдлын төлөө тэмцдэг. Харин миний үзсэн Америк кинон дэр бол шоронгийн атманууд нь арай өөр байдаг юм билээ хэмээн дурссан байж. Халахын шоронгийн хамгийн том горволсон холбоог игддэг Цэвэний харлам сүрэн, Дашин мундаа, Цэвлийн Ванчиг Жамба нарын түүхийг та бүхэндээ уншин хүргэлээ. Хэрэв бичлэг маань таалагдсан бол YouTube суугаа subscribe хийгээд мөн бичлэг дээрээ лайк дараад комент бичээд үзгээ битгий мартаарай гэж хүсмээр байна. Таны дарсан лайк, бичсэн комент бүхний тоогоор YouTube-ийн алгоритм манай бичлэгийг илүү олон хүнд санал болгож бид бүхэн илүү олоола болоход маш их тусдын болж байдаг шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Мөн манай суугт бодит дэмжлэг үзүүлэхийг хүсвэл дэлгэцийн зүүн доод болонд байгаа хаан магнит данс руу копины мөнгөөр дайлжуулах шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Дараагийн бичлэгээр дахин уулзлаа. Түр баяртай.